Монгол Улсын хөгжлийн банк Оросын холбооны улсын ВТБ банктай зээлийн гэрээ байгууллаа. Энэ зээлийн гэрээгээр 300 сая Америк долларын их үүсвэрийн хилэлцээрийг Оросын холбооны улсын ВТБ банктай 2016 оны 4-р сарын 18-ны өдөр үзэглэн баталгаажууллаа. За энэ банкнаас бүрдүүлсэн их үүсвэрийг Оросын холбооны улсаас газрын цэсний бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтэнд зориулан ашиглах юм а. Тэгэхээр ерөөсөө зээлийн хүү бид одоо дотоод 18-аас 22% хүнтэй зээлээр санхүүж байгаа нефт бүтээгдэхүүний худалдаа авалтууд. За энэ дээр бол бид нэг оронтой тоонд оруулсан ийм хилцлүүдийг одоо манай хөгжлийн банкныхан хийж чадсан байгаа. Зээлийн шугам нь 36 сарын хугацаатай бөгөөд нийт 300 сая ам.доллар хүртэлх хэмжээний дээд хязгаартай за манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авч болох юм байна. За валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор авч байгаа энэ их үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлснээр шатхуун импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн их үүсвэр бий болж за улмаар сар бүр нефтийн бүтээгдэхүүний төлбөрт зориулан гадагшлах валютын урсгалын хугацааг сунгах боломжтой болж байгаамаа. Цаашилбал санхүүжилт авсан хугацаанд Монгол Улсын валютын албан нөөц нэмэгдэн за шатхууны жижиглэнгийн үнийн хэлбэлцлийг багасгаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангахад мөнгө олох ач холбогдлоо үзүүлэх юм а.